Сайн байцгаана уу? Дэлгэр жаргал байна. 2024 онд апер хөтөлбөрөөр Герман улсад ирсэн. Тэгээд яг өчигдөр миний аперын жил маань яг ингээ албан ёсоор дуусаад тэгээд дараагийнхаа Ausbildung плацыг бол олцсон байгаа. Тэгээд Кёлн хотод хийхээр болсон. Кёлн тэгээд одоогийн байдлаар ингээд байр хайгаад амьдрах байраа хайгаад явж байгаа. Миний Ausbildung болоход бол манай айлынхан бүр маш их хамгийн их тусалсан. Ялангуяа манай айлын ээж надад тусалсан ингээд би ингээд аперын жилийг дуусны дараа Ausbildung төлөвлөмөр байна гэдэг. Тэгээ надаас ямар чиглэлээр ингээд бисэж байгаа вэ гэдээ асуугаа би шүдний эмчээр гэж хэлсэн чинь манай айлын ээж таньдаг шүднийхээ эмчтэр намайг 3-7 хоног дадлах хэлгээд тэгээд би CV-н дээрээ ингээд 3-7 хоног дадлах хийсэн гэж CV-н дээрээ нэмж өгөөд Ausbildung-гийн бүх ингээд юу CV-нүүдээ явуулаад гэсэн чинь Кёлнд би тэнцсэн. Тэгээд тэр газараа ярьслаг очиж өгөөд тэгээд тэнцээд одоо 5 сарын 5-нд миний Ausbildung ингээд эхлэхээр болсон байгаа. Ингээд Европт ирээд сурах хамгийн анхны шатн ингээд натур шууд байсан. Бас ингээд апер хөтөлбөр байсандаа би маш их баярлж байгаа. Апер хөтөлбөрөөр би ирснээр бүр маш их зөвлөгөө сумж авсан. Хүүхдтэй яаж харьцах вэ? Тэгээд би мэдээж ирээдүйд ээж олно. Тэгээд хүүхдийг яаж хүмүүжүүлэх вэ гэдэг тал дээр бас маш их сурсан. Дээрээс нь Европын чамгүй бас нэг 3-4 улсаар бол яваад үзсэн. Айлынхантайгаа тэгээ бас өөрөө бие даагаад явсан. Тэгээд ер нь бол натур шуудсынхаа хамт олон маш их баярлаа гэж. Натур шуудсыг ингээд сонгоод ингээд сургуультанд суугаад апераар ирэх байгаа хүүхдүүдэд хандаж хэлэх юм бол энэ бол та нарын сонгосон хамгийн зөв сонголт байна. Тэгээд ирснийхаа дараа бүр чиний ингээд төсөөлж ирснээс чинь шал өөр орчин огтон өөр хүмүүс огтон энэ та нарын хувьд ингээд маш том боломж маш тийм бүтэн боломж шүү. Тэгээд апер хөтөлбөрөөр Герман улсад ингээд эсвэл юм Европын орнд ингээд ирэх байгаа хүүхдүүд байх юм бол дотор шууцвал та нарт ингээд байн үд халан нээлттэй маш илдэг тийм найрсаг хамт олон байгаа шүү.